Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Бид Улаанбаатар хотоос 259 км зайтай Сэлэнг аймгийн Сайхан суманд хүрэлцэн ирээд байна. За Сэлэнг аймгийн Сайхан суманд хамгийн том үйлдвэр бол хөтлийн цемент чохон үйлдвэр байна. 1983 оноос хойш түүхтэй өдгөө 42 жилийн хугацаанд Монгол улсын хөгжил дэвшлийн суур зүрх нь болж байгаа хөтлийн цемент чохон үйлдвэрийн үйл ажиллагаатай өнөөдөр бид та бүхэнд танилцуулах гэж байна. За бид хөтлийн цемент чохон үйлдвэрийн дотор талд нь орж ирээд байна. Мэдээж энд бол нарийн дүрм журм горин зааварчилгааны дагуу бид нар үйл ажиллагаа өрнүүлэх учиртай. Тэгээд бид хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа авах гэж байна. Та бүхэн маань үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах гэж явж байгаа учраас бид ч очтын зааварчилгааг та бүхэндээ өгье. За та үйлдвэрийн талбайгаар болон уурхаагаар явахдаа тоног төхөөрөмжийн шат тавьсан дээр анхааруулсан тэмдэглээ замын хөдөлгөөний анхааруулах, сануулгах, хориглох тэмдэгнүүдийн утга агуулгыг сайтар ойлгож биелүүлэх үүрэгтэй. За та бүхэн маань энэ үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаатай танилцаад ингээд таахан ч очлоод өөрсдөө мэдсэн зүйлээ мэдэж аваад төрөөрэй гэж. За маш их баярлалаа. Баярлалаа. За одоо дотгошоо орж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай инженерүүдтэй уулзцгаая. За бид хөдөлгөөний цемент чохоо төрийн өмчит хувьцаат компани борлуулалт логистикийн хэлтсийн дарга Манд хоёртой уулзаад байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. Бүтээн байгуулалтын үндэс суурь болсон цементийг үйлдвэрлэх энэ нүсэр үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг нь бол мэдээж хэрэглэгчдийн гар дээр хүргэх буюу борлуулалтын үйл ажиллагаа. Борлуулалтыг хэрхэн зохион байгуулж байна? За энэ жил бид нэр нийтдээ 400 мянган тонн борлуулахаар төлөвлөд ажиллаж байна. Тэгээд одоогийн байдлаар бол нэг 5 сар хүртэлх хугацаанд бол борлуулалт төлөвлөгөөний дагуу явагдаж байна. За энэ жилийн онцлог үйл явц нь бол одоо манайх одоо бусад компаниудтайгаа өрсөлдөхүй хэмжээний зах зээлийн үнийг баримталж байгаа. Борлуулалт бол нэлээ хойд бүстэй Дархан Сэлэнг Эрдэнэт хөгжлийн бүсүүдэд бол нэлээ сайн борлуулалттай явж байгаа. Улаанбаатарт бол мэдээж бусад компаниудтайгаа өрсөлдөөд зах зээлийн тодорхой хувийг эзлээд ингээд борлуулаад явж байна. Одоо Монгол улсын хэмжээнд бол өнгөрсөн оны байдлаар 2.3 сая тонн цементийг бүтээн байгуулалттай ашигласан. Ингээ 21 аймаг Улаанбаатар хот. Ойролцоогоор нэг одоо энэ жилийн танаа зорилго бол 400 мянган тонн гэсэн зах зээлийнхаа нэг 20 орчим хувь дээр эзэлж штэ тийм үү. За бүтээгдэхүүний чанарын хувьд хоёулаа нэг ярил тийм үү. Одоо төрийн мэдлийн компани гэхлээр одоо бүтээгдэхүүний чанар дээр асуудал үүсдэггүй. Одоо энэ МАК, Монполимет, хувийн хвшлийн үйлдвэрүүдтэй харьцуулахад бүтээгдэхүүний стандарт тэр ямар төвшөнд байдаг вэ? Чанарын хувьд бол мэдээж бүх үйлдвэрүүд маань яг ижил үйлдвэрээр ижил төвшний чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Чанарын хувьд бол мэдээж манайх 40 жилийн үйл ажиллагаатай компани учраас чанарын стандартын хувьд бол 40 жилийнхаа чанарын стандартыг бариад ингээд ажиллаж байна. За бид одоо харин цемент чохон үйлдвэрлэлийн процесс технологийн горимтой танилцахаар хөдөлгөөний цемент чохон үйлдвэрийн ерөнхий инженер Алтан ихтэй уулзаад байна. За өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. За бидний зөвхөн сонирхоод байгаа нэг асуулт бол хэрэглэгч бид нар шуудатай цемент л худалдаж авдаг. Энэ цементийг харин яаж одоо бий болгодог юм бэ гэдгийг та нэг товчхоноор энгийнээр тайлбарлаж өгч. За манай цементийн үндсэн хоёр том үйлдвэрлэл байдаг. Уулын үйлдвэрлэлээс бид нэр түүхэн ид буюу шохон чулуугаар нийлүүлж авдаг. За сланц буюу шавраа бид нар бас уулынхаа 1-2 дугаар ордоос авдаг. За үндсэндээ төмөрлөгөөс төмрийн үйлдвэр буюу түүхэн ид материал авдаг. Үндсэндээ энэ гурван түүхэн ид маань анхны бодлороор ороод бид нар үндсэн одоо яг харж байгаа энэ чулуунцэр үйлдвэрлэх хэсгийн үйлдвэрлэлийг дээр бол түүхэн идээр орж байгаа. За энэ гурван маань түүхэн ид маань бутлагдаад нутаглагдаад за жигдрүүлийн холилдоод яг технологийн процессын дагуу 1300-аас 1450 Цс хүртэл шатаалтанд явагдаад одоо яг бидний зогсож байгаа үйлдвэр буюу чулуунцрын үйлдвэрээр ингээд гаргаж байгаа. Энэ чулуунцар гэдэг зүйл маань болохоор цементийн хагас боловсруулсан үндсэн түүхэн ид байгаа. За энийгээ бид нар болохоор чулуунцраа гөлтгөнтэй хойлоод нэмэлт үнс хийгээд за нэмэлт материалуудаа хийгээд ингээд тэрэмдэд эцсийн бүтээгдэхүүн буюу цемент маань бий болж байгаа. Цементийн одоо гол тэр бат бих байх, найдвартай чанартай байх тэр зүйл нь юунаас шалтгаалдаг? За үндсэн
цементийн үйлдвэр маань манайх бол 42 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. За итгэмжилсэн лабораториор үйл ажиллагаа явуулдаг. 4 жилдээ сонголтоо хийгүүдэд хийгээд ингээд оролт гаралт бүх төс түүхий эдийн химийн шинжилгээ, эрдэсийн найрлага, физик шинжилгээг ингээд хийгээд үр дүнгийг гаргаад тэр шинжилгээнийхээ үр дүн дээр бид нар эцсийн бүтээгдэхүүн буюу борлуулах цехээс ажилтаа хийгээд Батбих өвдөд тооцоолоод ингээд үйлдвэрлэлээс гаргадаг байгаа. За бид яг одоо цемент савлгааны хэсэг дээр хүрэлцэн ирээд байна. Яг миний ард харагдаж байгаа энэ төгөөрөмж бол цагт 100 тонн цементийг 50 кг-аар нь шууд савлах энэ процессыг гүйцэтгэж байгаа технологи. За энэ технологи бол автоматар уурлаад савлаад энэ конвейерээр дамжаад конвейер тэр чигтээ нэг бол вагон руу, нэг бол машин руу ингээд ачдаг хэл энэ ачигдсан бүх цементууд Улаанбаатар хот руу хөгжилтэй байгууллага руу зорж байна. За хөдөлтөл цементчхан үйлдвэр маань 42 жилийн түүхэндээ технологийн гормыг бүтэн одоо 100% шинчилсэн ийм томоохон бүтээн байгуулалтыг хийсэн юм байна. За 2014 оноос өмнө бол энэ нойтон аргын технологиор цементээ үйлдвэрлэж исэн энэ том бүтээн байгуулалтыг та бүхэн харж байна. Одоо бол сүүлийн 10 жил үүнийг ашиглаагүй. Сүүлийн 10 жил бол дэлхийн одоо жишгийн дагуу энэ хуурай аргын технологиг ашиглаж энэ шинэ үйлдвэрийг барьж байгуулсан байна гэж ойлголоо. Нойтон аргын үйлдвэр бид нар ажиллаж байхад боловсон хүчнээ бэлдээд ингээ одоо энэ хуурай аргын үйлдвэрлэлөө бас тухайн боловсон хүчнүүдийг бэлтгээд ингээд сургаад энэ хуурай аргын үйлдвэрийг одоо инженер техникийн ажилчид маань за нарийн мэргэжлийн ажилчид маань 100% ингээд засвар үйлчлэгээ бүх техник технологийнхоо бүх найдвартай ажиллагааг хангаад ингээд дотроосоо ажиллаа авч явж байгаамаа. Хуурай аргын технологи мэдээж эдийн засгийн хувьд хэмжэлттэй бүтээмж өндөр байх. Нөгөө талаасаа байгаль технологи дээлтэй одоо усны хэрэглээчсэн бага байх гэж ойлгож байна. За хуурай аргын үйлдвэр маань ерөөхдөө тоосч маш багтай. Бид нар бол тоос шүүх байгууламжийг 2-3 байгууламжуудад ашигладаг. Усны хэрэглээ бол маш бага. Эрчим хүчний зарцуулалт бол нойтон аргын үйлдвэрээс 2 дахин бага. Хүчин чадал бол 2 дахин ийм өндөр хүчин чадалтай юм үйлдвэр байна. Цемент үйлдвэрлэж байгаа. Хоёр дахь бүтээгдэхүүн бол шохоо. Тэгэхээр шохоог бас яаж үйлдвэрлэдэг юм? Юунд ашигладаг юм? За шохоо гэдэг бүтээгдэхүүн маань болохоор за бүх салбарт орж байгаа. За уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрлэлөө бид нар шохоо хэрэгцээг нь 90% баяжуулахын технологи руу 90% нь хангаж байгаа. За төмөрлөг рүү бид нар хайлуулах технологи руу шохоог бас хангаж ажиллаж байгаа. За бусад барилгын компаниуд руу бас энэ шохон блок хийж байгаа ийм бүтээгдэхүүн хийж байгаа компаниуд руу бас нийлүүлээд ингэж ажиллаж байна. За би одоо ингэж ажиллаж байна л да. Энэ том үйлдвэр асар том үйлдвэр ажиллаж байгаа. Гэхдээ энэ асар том үйлдвэрийн хүмүүс нь яг хаана ажиллаад байгаа нь бол ингээ харагдахгүй. Бүгд ингээд зарим хэсэг нь бол автоматсан. За хүмүүс бол яг одоо байрандаа ингээд ажиллаж байгаа шиг байна. Хэдэн хүнээр яаж зохион байгуулж байна? За ерөнхийдөө бид нар үйлдвэр технологийн газарт нийт 526 ажилтан байдаг. За инженер техникийн ажилтнаа нийлээд за бидний харж байгаа энэ хуурай аргын үйлдвэрт маань нэг 180 хүний бүрэлдэхүүнтэй ингээд ажилладаг байгаа. 4 ээлжийн зохион байгуулалт 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. За хөдлийн цементчхан үйлдвэрийн хамгийн чухал давуу тал нь бол өөрийн гэсэн тээвэрлэх вагантай, тэгээд төмөр замаар маш найдвартай, түргэн шуурхай, цагийн хуваарийн дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэдгээр онцлогтой. Үүнд нь хэрэглэгчид болон захиалагчид хамгийн их ач холбогдол өгч хөдлийн цементчхан үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авдаг талтай. За жилдээ 400 мянган тонн цемент үйлдвэрлэлээ гэж үзэх юм бол 200 гаруй мянган тонныг нь ваганаар тээвэрлэдэг. За вагон тээвэр гэдэг бол мэдээж нарийн зохион байгуулалттай, цагийн хуваарьтай, Улаанбаатар төмөр зам компанитай нэгт хамтран ажиллаад ингээд тээврийг хэрэглэгчдэд хүргэж өгдөг гэсэн үг. За төмөр замаар тээвэрлэх нь автомашинаар тээвэрлэхээс зардал бага уу? Хамаагүй бага. За ерөнхийдөө жишээ авахд бол Улаанбаатараас одоо хөтлөөс Улаанбаатар хотод тээвэрлэхэд ер нь бол өнгөрсөн онуудад бол нэг одоо цемент бааз бол 3.5-4 сая төгрөг. За өөр тийш нэмэх баг.
Гэвч бол төмөр замаар бол нэг вагон бол хөтлөгчнөөс Улаанбаатар одоо толгойд одоо буудаг газар хөтөл нэгт 1 сая төгрөгийн төвлөлдөг. За манай энэ ТМ 400 тэтгэр бол сая энэ оны 3 сард ашиглалтанд орсон. За удаан хугацаагаар бол эвдрэл гэмтэлтэй зогсоод ирсэн. За манай компанийн хугацаанд бол өндөр хүртэхээр гадны компаниас за тэтгэр төрөлдөг гэсэн бол за энэ 25 оны 3 сарын бас эхлээд бол ерөнхийдөө тэрийг халаад за ингэснээр бол манай энэ тэтгэр ажилд орсноор за Хөтийн цемент шахах компанид бол 2 тэрбум төгрөгийн бодит хэмнэлтийг хийж байгаа. За бид Хөтийн цемент шахаа үйлдвэрийн сорилт шинжилгээний лаборатори дотор одоо хань орж ирээд байна. За мэдээж цемент шахаа гэдэг энэ үйлдвэрийн одоо үндсэн бүтээгдэхүүнүүд олон улсын болон Монгол улсын мөрдөж байгаа норм стандартыг нарийн чанд хангах ёстой. Мөн энэ цемент шохоо нь барилгын үндсэн түүхий гэдэг утгаараа хүний амь нас аюулгүй байдал за тэр цементээр бүтээж байгаа тэр барилга байгууламжийн чанарын асуудал яригддаг учраас үүнийг яг энэ лабораторид тогтмол нарийн шинжилж яг стандарт нормын дагуу үйлдвэрлэгдэж байна уу гэдгийг хянах нь бол заашгүй шаардлагатай маш чухал ач холбогдолтой ийм үйл ажиллагаа юм. Одоо лабораторийн үйл ажиллагаатай танилцъя. За манайх бол эхлээд үйлдвэрлэсэн цементээ бол 3 үе шаттайгаар шинжилгээ хийж явуулдаг байгаа. Эхний удаадаа бол үйлдвэрлэсэн клинкер дээр хоногийн дунд шинжилгээгээ хийн. За тэгээд үйлдвэрлэсэн цементэн дээрээ хийн. Дахиад борлуулж байгаа цементээ бид нар 15 вагон тутмыг нэг парт гэж үзээд шинжилгээг нь хийдэг байгаа. За энэ шинжилгээ болохоор ерөнхийдөө цементийн бат бөх чанарыг физик механик шинжилгээнүүд нь бол бүрэн хийгдэж явдаг. За тэгээд 3 давхар шинжилгээгээр ордог учраас би бол Монгол улсынхаа стандартыг бол бүрэн хангаж байдгаа гэдэгт бол итгэлтэй хэлж байна. Гаалиар орж ирж байгаа импортын одоо ижил төрлийн бүтээгдэхүүн цементүүдэд гаал дээр ийм лаборатори байхгүй учраас чанарыг нь шинжилж сорж чаддгүй юм байна тийм үү? Тий. Гаал дээр чи яг ийм одоо шууд цементэн дээр шинжилгээ хийдэг лаборатори байдаггүй ш. Тэгээ эн чинь бас нөгөө нэг одоо нэг өдөртөө ч юм уу шинжилгээд бүх хариу нь гарчдаггүй. Эхний хоногтоо бол зөвхөн нунтаглалт, хувийн гадаргуу, хэвийн өтгөрөлтөнд тохирох усны хэмжээ ийм шинжилгээнүүд нь гардаг бол Батбөх нь бол 3 хоног дээрээ нэг үзнэ, 28 хоног дээрээ нэг үзнэ тийм учраас бид нар эхлээ 3 хоногийнхаа Батбөхийг үзчихэд борлуулалтаа явуулаад хойноос нь манай үйлдвэрлэсэн цемент ерөнхийдөө 28 хоног дээрээ иймэрхүү Батбөх нь бол одоо МНС стандартын шаардлагыг хангаж байна гэдгийг бол үзэж явдаг байхгүй юу. За тэгэхээр хэрэглэгч та бүхэнд нэг зүйлийг хандаж хэлэхэд бол Хөтлийн цемент шахаа үйлдвэрээс гарч байгаа аливаа цемент бүтээгдэхүүнүүд за лабораторийн нарийн шинжилгээтэй МНС стандартыг бүрэн хангасан ийм бүтээгдэхүүнүүд гарч ирж байгаа. За импортын гадаадаас орж ирж байгаа зарим бараа бүтээгдэхүүнүүдийг бол чанарын шаардлага хангах байна гэдэг гомдлыг хэрэглэгчид тавьж байгаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр мэдээж маш хямд өртөгтэй муу барааг лабораторийн шинжилгээ дүгнэлтэхгүйгээр Монгол Улсын зах зээл дээр нийлүүлдэг байсан гэсэн үг. Тэгэхээр энэ асуудал бол одоо дотоодын үйлдвэрлэгчнэр бол энэ асуудлыг бүрэн халж хаяад бүх одоо лабораторийн шинжилгээ стандартын шаардлага хангасан ийм бүтээгдэхүүнийг тань санал болгож байгаагаар давуу талтай. За бид Хөтөл цемент шохоо төрийн өмчөд хувьцаат компани үйл ажиллагаатай танилцлаа. За бид нар лабораторитой танилцлаа, чулуунцрын үйлдвэртэй танилцлаа, савлах хэсэгтэй танилцлаа, төмөр замтай танилцлаа. За тэгээ орд уулын хэсэгтэй танилцлаа. Ер нь бол маш том одоо нүсэр ийм үйл ажиллагаа бүтээн байгуулалт юм байна. Зах зээл дээр өрсөлдөө ихтэй энэ салбар өөрөө нийтдээ 7 компани байна. Одоо яг үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаа 7 компани байна. Тэгвэл уулын чулууг аваад эцсийн бүтээгдэхүүн болгоод савлаад иргэдэд маа гэж талах шиг өгдөл ийм л үйлдвэрлэл явуулдаг. Үндсэн 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг хөтөл 1-2 дугаар орд гэж бас манай дээр байна. Чулуунцрын үйлдвэр байна, цементийн үйлдвэр байна, шохоо үйлдвэр байна, төмөр зам байна. Энэ хөтлийн иргэдэд хангадаг дулаан үйлдвэрлэлийг дулааны станц манайх бас дангараа авч явдаг. Нийт 10 гаруй мянган иргэдэд одоо дулааныг манайх авч явдаг гэж. За шохоо үйлдвэр маань 100 одоо эрдэнэт үйлдвэрийг хангадаг.
стратеги ач холбогдолтой үйлдвэр байна. За манай CMT үйлдвэрийг та бүхэн бүгдээрээ л мэдж байгаа тийм. Одоо Монгол улсын бүтээн байгуулалтыг ямар хувь нэмэр оруулсныг одоо иргэд бүгдээрээ надаар хэлүүлдэггүй сайн мэдж байгаа. Маш том бүтээн байгуулалт. Одоо жишээлбэл засгийн газрын ордны урдлын өргөтгөлч байдаг юм уу тийм. Энэ бүх Монгол улсад тавигдаж байгаа замын асуудлуудаас ихсүүлээд одоо нэг төрийн бүхэл барилгууд Улаанбаатар хотод байгаа барилгууд, нийслэлийн барилгууд тийм үү. Энэ талбай нөгөө л бүхэл бүтээн байгуулалт манай цемтэр л ажиллаж байна. Энэ бидний бахархам төв байхгүй юу? Монгол улсын бүтээн байгуулалт 40 жил үлдсэн масар том үүрэг гүйцэтгэсэн компани. Одоо ч гүйцэтгээл явж байгаа компани. Би энэ олон нийтийн сүлжээнч гэдэг юм уу? Хэвлэл мэдээлэл хэрэгсэлж гэдэг юм уу? Хөтлийн чим жохоо ингэж үйл ажиллагаа явуулж яйлуулах яриаггүй. Жохон юм ярихлаар тэрийг аваад сэвчдэг байлаа. Одоо харин зүгээр ярихад бас бололцооны болж эхэлж байгаа бид. Маш олон юм амжилтуудыг гаргаж эхэлж байна. Хүний нөөц төрөө бидэд маш олон бодлогод явуулсан. Нэг нь бол бид нар өөрсдөө боловсруучнаа бэлтгэдэг сургалтын төвтэй болсон. Энэ сургалтын төвийнхөө багшныг дандаа чадварлаг манад олон жил ажилласан ажилтнаараа багшийн хэлгэж байгаа. 40-50 залуучуудыг одоо бэлтгэсэн байна. Хоёр дахь том асуудал бид нар олон ойрын хэдэн жил нэмээгүй, түүхэнд байгаагүй цалингийн асуудлыг нэмсэн. 34% нэмсэн. Энэ сараас эхлээд манай ажилч 34% нэмэгдлэр цалингаа авсан. Маш их сэтгэл өндөр байна. Бидний үйлдвэр хэцүү өөр ширтэй гэж байгаа ч гэсэн бид нар ажилч руугаа бодлого явуулахгүй. Төрийн өмчийн компани гэхлээр л бидэрт нэг тийм сөрөг ойлголт төрдөг штеп. Төрийнх одоо чанаргүй, төрийнх муу менежер гэдэг байдал. Гэтэл цементийн салбарт бол стандартууд нарийн мөрдөгдөж байна. Танах яг энэ тал дээр бас баталгаа хэлж өгөөч. 40 жилийн чанар шүү дээ. Ганц жилийн чанар, 2 жилийн чанар биш шүү дээ. Цаг минут тутам манай өөр ингэсэн итгэмжлэгдсэн лаборатори ажиллаж байгаа өөр юм. Цаг минут тутам гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ дээжийг авч шинжилээд нийгэм рүү олон нийтэд гэдэг юм уу гаргадаг манай. Шаардлага хангахгүй байвал энийг чинь гаргахгүй зогсоодог. Яг л технологийн дагуу явж байгаа юм. Тэгэхээр би зүгээр нэг юмыг бүр ам бардам хэлье. Манай хөтлийн цемент жохоо цемент бүтээгдэхүүн ер нь шохооч байна уу цемент. Чанарын шаардлага хангасан 100% чанарын шаардлага хангасан сайн бүтээгдэхүүн гэж би ам бардам хэлье.